байна. Малын эмч мэргэжилтэй хөлийн зэрэг 28 жил атлетиктэй суусан. Манай гэр бүлийн хүн бас хөлийн зэрэгт малын эмч хөдөлж халууны дараагаар ажиллаж байгаа. Баруун төрний зэрэг 2 зэргийн ангид дамжин ажиллаж байгаа охин болсон. Манай 2 хүүхдээ том хүү маань барилгын инженер, бага хүү маань оюутан аш ус сурдаг. Би 1996 оноос хойш хөлийн зэрэгт ажиллаж анх холбоочин залгагчаар ажиллаж байсан. Тэр үед маань холбооны дарга Цэвэнтэй дурандаа одоо энэ Лувсан Цэрэнбат Эрдэнэтэй дурандаа эднэр оюун бэлэг, оюун цэцгээд өчнөн олон нарлагч олон хамт олонтой хамт ажиллаж байсан. За тэгээд баруун төрний зэргийн ангид 2004 оноос шилжиж 2006 оны хүртэл ахлах дугаарчин ажил хийж 260 сая зэрэг албан агчийн хоолыг хийдэг тийм ажилтай байж байгаа. 2007 онд 245 дугаар ангидаа ирээд малын эмчээр ажилласан. Малын эмчлэр ажиллаж явах хугацаанд мал ахыгаа өсгөх үрж зөвхөн малын эмчийг биш малыг үржүүлэх одоо өмсгөйг бэлдэх сайн сүйг бэлдэх одоо хөлийн зэргийн хөлийн застав харуул хүртэл одоо сүйтэй цаавах тэр бүх нөөц болцоогоо хангаж ажиллаж байлаа. Энэ хугацаанд өчнөн олон 9 даргын даргатай хамтран ажилласан. Хөдөөж халууны дарга нар одоо Бөрөж Ахмад, Дөрөвдөртөн Баяр гэдэг өчнөн олон цэний дарга нартай хамтарч ажиллаж байлаа. Жил хагас жил бүтэн жилийн тоолгоор одоо Батэр дууранд халууны дарга одоо хүний нөөцийн дарга нартай хамтарч жил эцсийн тоолго хагас жилийн тоолгыг явуулдаг, жил даргаараа явуулдаг байлаа. 7 застав малын суурьтай ангийн нэг малын суурь одоо 8 малын суурийн дунд хавар намрын туулгалт угаалга тэгээ урьдчилан сэргийлэх тэгээд заазлах одоо хөлийн заставуудыг махаар хангах, сүүгээр хангах бүхэл ажлыг одоо өдөртөн зохион байгуулж ажиллаж байлаа. Тэр үед ч одоо анх ихтэй ажиллаж явах төлгөө хурандаатай анх би 96 онд ажиллаж орж ирсэн. Малын эмчээр ажиллаж байхдаа Дамжрын хурандаа, Мөнгөжийн хурандаа, Баярат хурандаа бич баг хөлийн зэрэгт ороод 9 хурандааг нь ирүүлсэн байдаг. Одоо хөлийн 311 дөрөв гадаад хурандаа мөртөө одоо олон хурандаа нартай ажиллаж ирсэн. Хөлийн заставуудыг сүүгээр хангахаас гадна ангийн бие өрөлтгөөнийг одоо цагаан гүний саамны сүүлэл боловсруулах тиймийг жил бүхэн хийдэг байсан. Одоо гашууны гол 2 гэр бариад өгөөгөө 14 хоног орно ээлжилж одоо бүх адуучдлагыг хуваарлаад 14 хоногор гүү барьж бүх ажилчдаа ээлжээр амрааж сүлэл байгуулж ажиллаж байлаа. Тэр үед одоо Дамжир урандаа бас их дэмжиж ажиллаж байсан. Анхны гүү барилтыг одоо Дамжир урандаа сэтгэлдээ гашууны гол байр одоо ажил хугацаанд жил бүхэн л одоо баг уламжил болоод ирсэн юм. Манайх нь одоо эмчилгээний журмаар, сүлжээний журмаар тэр бас гашууны голдоор ээлжээр амардаг. Зарим нь гашууны голоос ажилдаа явах хүртэл ажиллаж байсан. Хөлийн застав харуулуудыг одоо сүй цагаан дээр хангахаас гадна унсгыг нь бас хилд өргөөсөх ай тогтоочныг өгч хилчид бүхнийг одоо унсгахтаа 2 ээлжийн унсгахтаа үйл ажиллагаа явуулж байлаа. Одоо удахгүй ангийн маань байгуулагч нь 50 жилийн нөө болох гэж байгаа баяртай байна. Мод хилчтэй болно. Одоо ажиллаж байгаа нийт албан агчтай 50 жилийн нөө баярын мэнд хүргье.